Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн Монголчууд АМЖ радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 26-ны лав гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар өндрөх нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чухал үедээ Pay on захин зэлийн аппликейшн мөн Wellness-ийг Wellbe Shop-аас Wellbe Shop цэгийн маань хамтран ажиллаж байна. Орой мэнд. Бил 100-аад орой мэнд хүргье. За бүгдэнд нь орой мэнд. Хоб бацгаа бэлэн мэдтэй. Билээ. За мэгч бэлэн мэдтэй гол. Билээ. Таал бэлэн байвал болчихж байгаа шүү дээ. Сонсох үнэн нь. Бус тэгэхэд чимээгөө сонсож байгаа. Би эндээс гэж боддог. Төлөөлөн шүү дээ одоо нөгөө сонсогчдын төлөөлөг чинь. За тэгэхээр өнөөдөр танилцуулга алдартай тавчуун дурд. За мэгч эхлэх учраас би тавчуун дурд чинь. За амьдрал чамд жүүрж өгөх хэмээн хитрамын жүжигчдийг цувралаар танилцуулж байгаа. Өнөөдөр Пак Ёмбомын дүрийг бүтээсэн жүжигчин Ижүня тухай танилцуулахаар бэлтгэлээ. Тэгээд хэд хэдэн сонсогч маань за миний санджаар лав нэг хоёр сонсогч энэ жүжигчин дуучин залуугийн тухай танилцуулж өгөөч гэж хэлж байсан. Тэгээ эцэст нь сайхан материалын сайхан болоод ингээд өнөөдөр энэ сайхан дашны балж нэмтэй гэдэг шиг өдөр танилцуулахаар боллоо. Өнөөдөр нэг рeel үзсэн жилийн залуу нэх их уйлаад явсан. Амьдрал нь хэцүү байна. Их чинь кинон дээр харин мэдхгүй уйлаад ах шиг байсан. Тэгэл салын малыг гээл ахавал тэгсэн чи салахгүй л гэдэг бол хөл мүлийн дулаацуулаа л. Тий, их л халамжтай залуу шиг л байсан даавал. Хэцүү байна хүний амьдрал. Кинонд нь орсон тий. Наа киног чи нэг мөсөн гар дуусгаар нь үзнэ. Араас нь хүлээг дисгүй их бол. Хоёлаа зэрэг үзүүх чи. Хоёр бүлээн ангитай гэдэг байгаа лээ. Одоо дахиад анги гарч байгаа штэ. За нийт хэд ямар тач 10-аас бол дээш л байсан да. За би хараад тий та 16 мөр юм болов? Ярьж байхгүй доо. Дөөний судалж их ч юу гэн тэрийг одоо судлаад сууж. Би дууш хүсэлтийн биелүүлдэг дээ. Бирд юм аа. Хэрэн дээлээ. За би өнөөдөр мөн адил киноны гол дүр болох. За би хамгийн сайн мэддэг Harry Potter-ыг мэднэ тийм ээ. Оо 16 ангитай байна шүү. Harry Potter гэж 16 илүү. За Harry Potter-ийн яг нэгэн үеийн бас нэг өөрийнхөө өрмөц төрхөөр гарч ирсэн Evanna Lynch гэдэг бүсгүйг танилцуулахаар бэлдсэн. Harry Potter дээр болохоор дүр нь болохоор Luna Lovegood. Луна чи MBTI-ийн INFP байл та дүрийнхэнд яг надтай ажиллахын зан чанартай намайг энэ Лунатай төстэй гэдэг. Жогон хямд олчих сонир л охин гараа. Игүй тийм сонир ертөнцтэй охин байхгүй юу? Харин тийм намайг бас жоохон сонир ертөнцтэй. Нэг болохоор дотгошоо, нэг болохоор хөвчлөлтэй юм шиг. Хэрийн үнтэй харьцдаггүй, амтан тайртай, хөвчлэн амтантай харьцдаг. Тэгээд амьдрал дээр ч өөрөө яг тийм л юм байна л да. Ийм цагаан үстэй манайхан санаж байвал хөвчлөх хүл нүцгэж явж идэг. Тийм нэг юм охины дүр. За тэгвэл энэ дүрд яаж тогссон сонирхолтой юм бэлээ. Энэ нас хүргээ тийм ээ. За Evanna Patricia Lynch 1991 оны 8 дугаар сарын 16-нд төрсөн. Одоо 33 настай. Ирландын жүжигчин загвар өмсгч юм билээ шүү дээ. Тэгээд нийгмийн идэвхтэн гэж явдаг. За дэлхийд даяар танигдсан дүр нь бол мэдээж Harry Potter цувралд Luna Lovegood-ийн дүрээр одоо танигдсан. Тэр дүр нь болохоор өөр мөц, зөөлөн чанцаантай, мөрөө төмтгий охины дүрд бол тоглосон байдаг. Өндөр нь 158 см өндөртэй юм байна. Өрн жижигхэн дөө. За Ирландын County Louth хотод төрсэн Lynch итгэвчтэн хүний хувьд веганизм буюу амьтны эрхийн төлөө маш их тэмцдэг. Амьтанд үнэхээр хайртай юм билээ. Хэд хэдэн ашигын бас байгууллагатай хамтран ер нь бол ажиллаж исэн. За Vegan Setup подкаст болон Kinder Beauty Box буюу энэ нь болохоор харгисалгүй гоо сайхны брэнд гэж өөрөө гаргасан юм билээ. Амьтан дээр туршилт хийдэггүй гэсэн л үг л дээ. Ийм брэндийг гаргасан. За Harry Potter-ийн цувралын зохиолч Rowling-тай болохоор Lynch-ийг одоо хамгийн дуртай цуврал ном нь бийсэн өөрийнх нь. Тэгээд хооллох эмгэгээр маш олон жил өвдсөн учраас энэ хооллох эмгийг нь сатааруулах чаддаг цорын ганц зүйл нь энэ ном л байсан юм билээ. Эсвэл ном уншдаг байсан. За Evanna-гийн хувьд болохоор Margaret Donnell Lynch нарын гэр бүлд нь төрсэн. Тэгээд Ирландын зүүн хэсэгт нь одоо оршдог луут мужид бол өссөн юм билээ. Хоёр их ч нэг дүүтэй айлын дунд охин байгаа. За гэр бүлээр бол католик шашинтай болж байдаг. За анх 8 настайгаас эхлээ энэ Harry Potter-ийн цувралыг уншиж үнэн шүтэн бишрэгч нь болсон. Тэгээд өөрөө одоо юу гэж бодож байгаагаа тэр цувралын тухай байнгын загтал бичээд зохиолч руу явуулдаг байсан юм байна. Захаанда ийм байна, тийм байна гэж бичдэг байсан. Ингээд 2004 оны 6 сар хүртэл Tremont Peking гэдэг картон үндэсний сургууль боловсрол эзэмшиж явж байсан. Дараа нь болохоор Drogheda дах хатагтай коллежид орсон. Тэгээд энэ коллеж руу яагаад орсон гэдгсэн чинь аав нь болохоор захирлын орлогчоор ажилтдаг байсан юм байна л да. Тэгээд охин нь оруулсан байдаг. За 2008 онд болохоор Glasnevin дах авиаслаг өсвөр үеийнхний зуны сургуульд бол хамрагдсан байдаг. Энэ нь болохоор Ирландын авиаслаг залуучуудын төв гэж явд юм билээ. 100 гээ хамрагдчихдаг сургуулийн төв юм билээ. Уран зохиол дараа минь жүжигт бол тэндээс анх суралцсан байдаг. За Harry Potter-ийн яг зураг киноны зураг авалтын үеэр болохоор Lynch өдөрт дор хаяж 3 цаг бусад одоо тэр хүүхдүүдэд хичээл заадаг байсан.
Тэгэхээр одоо тэдэртээ бас багшилчдаг байсан гэсэн. Яг гоо тэгэхээр нөгөө бусдыгаа бол арай л туршлагатай байсан гэх юм уу заадаг байсан маа. Ингээ 2010 оны 9 сард төгсөлтийн гэрчлэгийг авахар боловсролын дээд сургуульд нисэж орсон байдаг аа. За 11 настайгаас хооллох юм гэхтэй болж эхэлсэн. Нөгөө хоолны туршлагагүй болдог штэ тий. Нэг болохоор огт итгэхгүй нэг болохоор хідэл бүүлж гаргацдаг ч юм уу ийм болсон гэд хид удаа. Гэтэ энэ нөгөө нэг нэлээд хүндэрсэн буюу нэмлэгт байнга хөвтдөг байсан юм байна. Эмнэлэгт хөвтдөг байсан. За тэгээ энээсээ болоод Harry Potter-ын зохиолууд л энэ байдлаас нь одоо гаргаж чаддаг цорын ганц зүйл нь байсан, сатааруулдаг байсан гэж мэдэгдэж байна. За тэгээд энэ хугацаанд болохоор кино одоо энэ номын зохиолч тийм ээ. Зохиолч руу олон удаа захидал бичижсэн. За тэгээд тэр түүний номнууд болохоор надад одоо юу гэдэг нь те сайхан сэтгэл намайг дахиад амьдрах хүслийг үнэхээр их төрүүлсэн. Тийм учраас бид нар өвчнөө даван туулсан гэж ярьд юм бэлээ. За тэгээд Rowling энэ үед нь зохиолчийн хувьд болохоор 11 настай байсан Линч гайхамшигтай ухаалаг захидлууд бичдэг байсан гэдгийг нь бол дурссан байлээ. Ингээ 2003 оны 6 сард болохоор 5 дахь одоо цуврал ном хэвлэгдэж гарах үед нь Линч яг нөгөө биеийн муудад эмгэгч хөвтсөн байсан. За тэгээд 5 дахь ном нь гарцсан гэж сонсоод өөрөө бүр ингээд авмаар байна. Би очиж өөр юм биеэр ингээд удалдаж авмаар байна гэд нэлээд хүссэн юм байна л та. Тэгсэн чинь ээж гэр бүлийнх нь болохоор эмнэлгээс гарч болохгүй юу 20 байсан юм билээ. Эмнэлгэж гарахгүйгээд нэлээд зөвшөлдснийхээ эцэд болохоор эмнэлгээс за яах вэ чи ганцхан цаг л гарах хэрэгтэй. Гэт эмнэлгээс нэг цаг гаргаад тэг гарын үсгтээ номын хуулбарыг авахыг зөвшөөрч ирсэн байт юм билээ. Тэгээд нөгөө хайртай ном авсан гэсэн. За ингээ 12 нас хүрэхэд нь идэвхтэй цагтл бичдэг байсан учраас энэ зохиолч нь өөрийн биеэр нэг сонгон шалгаруулалтанд орвол яад юм бэ гэдэг саналыг анх төрөл тавьсан юм бэл. Одоо ингээд энэ кинонд дүр шалгаруулж байгаа чи нэг сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яад юм бэ гэдэг саналыг зохиолч нь санал болгосон ба. Ингээ 2006 оны 1 сард болохоор Линч Лондонд осон сонгон шалгаруулалтын үеэр Harry Potter ба Phoenix-ийн од киноны Луна Лавгуудын дүр тоглохоор сонгогдсон байсан. За энэ болохоор номнуудаас зохиосон цувралын 5 дахь кино нь болж гарсан. За тэгсэн чинь хэдүүнээс сонгогдсон гэдгээс 15,000 өөр огт зэрэг шалгаруулсан байдаг. Яг энэ Лунагийн дүрийг чинь тийм. Яг энэ дүр дээр 15,000 охин шалгаруулсан байдаг. Тэгээд энэ охтуудын эсрэг сонгон шалгаруулалтанд ороод 14 настай байхдаа энэ дүрд сонгогдсон байдаг. Тэгээд сонгогдсон шалтгаанууд нь юу юм гэсэн чинь продюсерууд нь түүнд маш их дуртайсан гинэ. Ер нь л одоо энэ охиныг зориулаад бичсэн юм шиг дүр гэдэг жаа. За Дэвид Хейман нэг продюсер нь хэлж байгаа юм л да. За яг бусад охтуудын хувьд Лунагийн дүр тоглож болох л байсан. Гэхдээ Ивана Линч бол Луна өөрөө Луна юм гэхэр нүү дүртэйгээ хитрхи адилхан байсан юм шиг байна. Тэгээд дээрэс нь өөрийнхөө өсөж мөрөөдөжсэн тий кинонда тоглохолсон гэхээр үнэхээр гоё юм билээ тий. За тэгээд хэдийгээр сонгон шалгаруулалтанд өөрөө яг бичлээ оролцдог байсан юм билээ номын зохиолч бол. Тэгээд зохиолчийн хувьд болохоор Линчийн дүр төгс тохирно гэдгийг нь итгэжил байсан. Гэтэ сонгон шалгаруулалтанд бол нөлөөлөөгүй. За Harry Potter-ын зураг авалтын үеэр Линч дүрдээ зориулаад хид хідэн загварын тагалдах хэрэгсэл хийсэн. Ер нь бол загвар зохион бүтээгдэхүүн буюу киноны жижиг деталууд байдаг шүү дээ тий. Хийхт нь хүртэл тусалсан байт юм билээ. За тэгээд Harry Potter-ын 5 дахь зохиол нь 2007 онд Линчийн тогсон кино Линч дэлгэцийн анхны кино болж гарсан. Мэдээ анхны дүрнж байсан. Кино ашиг орлогоороо тэргүүлсэн сайн үнэлгэж авсан байгаа. Тэгээ шүүмжлэгчд болохоор туслах жүжигчдийн туслах дүрэндээ жүжигчдийн тоглолтыг нь бол энэ дээр нэлээд магтсан байдаг. Гэхдээ тэр олон туслах дүрээс Линчийг хэвчлэн маш олон хүмүүс магтсан байт юм билээ. За тэгээ New York Times түүний үзүүлбэрийг болохоор яг л эд шидтэй юм шиг байсан гэж нэрлэжсэн. За Country Life-ийн Jane Watkins хэлэхдээ болохоор номон дээрээ зохиол дээрээ бол тийм ээ нэг тийм анхаарал татахгүй байсан түүний дүрийг болон хэр сэтгэл татан байдлыг гаргаж чадсан. Тэгээ надад ч гэсэн үнэхээр сэтгэлд дүр шиг санагддаг шүү дээ. Тэгээ нас нөхөрлөхийн төлөө бас зүтгэдэг те ер нь тийм гоё эерэг дүр шиг санагдсан. Тэгээ нэг юм яг шүтэн бишрэгчдийн хувьд таамаг гэлээ. Harry Potter Luna хоёрыг бол хайр сэтгэлийн холбоотой байж байгаа зүйлд нь суух байсан гэдэг нь таамаг. Тэр үед чи битүү таамаг үсдэг чи. Энэ хоёр суун энэ хоёр сална ингэж дээрээс суух ах гэх те. Ааха. Тэгсэн чинь тийм таамаг бол нэлээд явжсэн. Гэтэ Harry Potter-ыг энэ Luna-тал суучих болоо да гэж их боддог гэсэн гинэ. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чухал үедээ Pinon Pay on цахим зээлийн аппликейшн. Тэгэхээр хамгийн чухал юм яарч сандарсан үед хаанаа санхүүгийн шийдлээ хайхадаа мэдэхгүй байвал Pay on харилцагчтай зориулан Pinon шин зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн байгаа юм билээ. Тэгэхээр Pay on аппликейшнаараа та 45 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдвүүлээд авах боломжтой болж. Маш түргэн шуурхай авах боломжтой л гэсэн. За Pay on аппликейшн цахим зээл 6 хүртэл хувийн төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За та цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлого олно нотлох давуу талтай байлаа. Яг үнэн. Та одоо өөр дөрөө малтай олмалаа. Бодлол ингээл зээл авчих нь шүү дээ. Тэгэхээр та гар утасныхаа Google Play Store болон App Store-оос татаад ингээд авчих юм уу? Холбоот утасны дугаар 75331111 75331111 гэсэн дугаар л боловтараа. За тэгээд social хаяг нь болохоор Pay on гэдэг харгараад ирэх нь баярлалаа хамтран ажилласан чухал үедээ Pinon Pay on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллалаа. Баярлалаа.
За ингээ үргэлжлүүлэн мэдээлэл хүргье. За ингээд кино тоглоод ер нь бол алтар нэртэй болоод ихсэн. Дараад нь болохоор киноныхоо видео тоглоомд хүртэл үрдэн дууга өөрөө оруулсан байдаг. За дараа нь Harry Potter ба хагас цуст ханхуу гэдэг кино дахиад өөрөө бүтээсэн байдаг. За кино шүүмжлэлч ихсэн амжилттай болсон, арилжааны хувьд ч ихсэн амжилттай байсан. За Michael Dougherty түүнийг болохоор 2009 онд Ирландын шилдэг жүжигчин гэж бүр нэрлэжсэн байт юм билээ. Энэ нь одоо түүний сайн гүйцэтгэл нь түүнийг Scream Awards болон залуу уран бүтээлчтэй шагналд бас нэр дэвшгэд хүргэсэн байдаг. За дараа нь Harry Potter ба үхлийн шүтэнүүд гэдгийг нэгдүгээр хэсэгт нь 2010 онд гарсан. Тэгээд эерэг үнэлгээ аваад ашиг орлогоороо бас тэрүүлсэн байдаг. За тэгсэн нь Boston Herald хэлэхдээ Линч сайхан хിവэрэ байна гэж тайлбарласан бол өөр нэг кино шүүмжлэгч хэлэхдээ явсан гэхээр за үнэхээр сайхан харагдаж байна. Гэхдээ Ивана Линчийг бол арай л дутуу дүрийг гаргацсан юм шүү дээ. Богинохон ингээд сайн харагдахгүй байна гэж тэмдэглэсэн байт юм билээ. Ивана Линчийн дүр гэдэг нь Лунаг хэлж байгаа. Тийм Лунагийн дүр нь арай л богинохон гараад байгаа юм шүү дээ. Жохон тод харуулга байсан юм даа л гэд харамсангуй хэлсэн байлээ. Ер нь бол баг гарсан шүү дээ. Тийм их хэсэг гараад л үлдчихдэг тий. За тэгээ киноныхоо мэдээж видео тоглоом дахиад дүрээ бүтээсэн байдаг. За хамгийн сүүлд нь болохоор Harry Potter ба үхлийн шүтэнүүд 2 дугаар хэсэгт нь кино сүүлчийн дүртэй бол тоглосон байдаг. Энэ кино ч гэсэн шүүмжлэгчээс өндөр үнэлгээ авсан. Бүх цаг үеийн хамгийн ашиг орлого олсон киноны 5 дугаарт нь ч гэсэн орж ирсэн байт юм билээ. За тэгээ Harry Potter-ын зохиолч нь одоо Rowling өөрөө Лондонд болсон одоо киноныхоо нээлтийн үеэр үг хэлсэн. Тэгээд уг цуврал тогссон 7 гол дүрийн гишүүн энд нас хамт оролцсон юм билээ. Энд 7-г болохоор том 7 гэж нэрлэлсэн байсан. Энэ дунд нь Линч ороод ирсэн байсан. Лунагийн дүр бол ороод ирсэн байсан. Мэдээж гол дүрийн бүх жүжигчд орж ирээд энэ дээр нь одоо Луна орж ирсэн гэсэн үг. За тэгээд Rowling буюу номын зохиолч нь киноны бүх жүжигчдээс Линчийн тухай дүрийг л бичгэд бол надад ингээд маш их нөлөөсөн. Тэрийг бичгэд надад их сонирхолтой байсан гэдэг ярьж байгаа. Тэгээ номоо бичгэд болохоор би түүнийг бүр ингээд дотроо төсөөлж ингээд бичижсэн. Тэр миний толгойд бол ингээд байж исэн. Би Лунаг бичиж байхдаа түүний дуу хүртэл сонсч исэн. гэж хэлсэн болохоор их л чухал дүр болж эхэлж байгаа юм л да. За ингээд Линч Sky-ны телевизийн Синдбад зурлын эхний удирлын төгсгөд Алехна гүнжийн дүр тоглосон байдаг. Тэгээд Британий цуврал алуурчин хулгайч Арчибалд хоолын амьдралаас сэтгүүлсэн 2013 онд гарсан Monster Butler гэдэг гэмтэргийн драм кинонд бас тоглосон байдаг. Ер нь бол араас нь өөр кинонд ингээд тоглоо явцсан. За тэгсэн энэ кино гарах гэсэн чинь санхүүгийн асуудлаас болоод кино цуцлагдсан юм байлээ. Гараагүй. 13-ны 5 сард Линч Их Британд аялан тоглолт хийсэн. Худины хэмээх Британийн тайзны бүтээл тоглохоор бас зарсан буюу одоо ингээд тайзны жүжигчин болж эхэлсэн. Энд нь болохоор Линч жилбчин Хари Худины эхнэр туслах Бэс Худиныгийн дүрийг бас бүтээсэн байт юм байна. Ингээд 15 оны 8 сард BBC-ийн One Sugar гарсан Дани ба хүний амьтны хүрээлэн кинонд Harry Potter-ийн одоо дүр кинонд хамтран тоглосон Джеймс Оливер Хилс нар хамт тоглож бас гарч ирсэн байт юм байна. Ингээд дараад нь Ирландийн Миний нэр Эмили хэмээх бие даасан киноны гол дүрийн дүр бас тоглосон байдаг. Энэ кино нь болохоор 2015 онд Galway Film Blade-д нэртэйсэн байдаг. Тэгээд маш татан үнэлгээ авсан билээ. Линч өөрийнхөө үзүүлбэрээр Ирландын кино драмын шагналыг гардуулах хэслийн шилдэг эмэгтэй дүрийн төрөлтөнд бас шагнал дэвшиж чадсан байдаг. За 18 онд нөгөө юу яасан 9 сарын 12-нд болсон ABC телевиз одтой бүжиглээ гэдэг шоуны 27 дугаар улиралд өрсөлдөх алтарднуудын нэгээр нь зарлаад за тэгээд хамтран бүжиглсэн бүжигчнтэйгээ 3 дугаар байранд шалгарсан. Тэгэхээр нэлээд сайн бас бүжиглдэг гэсэн үг. За Линч Harry Potter киноны гол дүр болох Bonnie Wright, Dame Murray, Mark Williams нарын хамтаар за 2021 оны комик концертод бас оролцсон байдаг. Тэгээд дөрвөлээ шүтэн бичрэгчтэйгээ уулзаж мэдчилгээ дэвшүүлсэн гарын үсэг зурх үйл ажиллагаанд оролцсон байлаа. За 20 онд болохоор нэг подкаст дээр зочлоод ингээ оролцохдоо өөрийнхөө талаар карьерийн талаар нэлээх бодож байгаа гэсэн. Тэгээд ер нь жоохон хүлээлттэй байгаа. Нөгөө анхныхан дүр нь актер байсан учраас хүмүүсээс хитрхи хүлээлт байгаа учраас жоохон завсардангуул байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд Луна Лагуудын дүр тогсныхаа дараа өөрийгөө насанд хүрнэ гэж бодсон ч гэсэндээ насанд хүрчдийн дүрд ч юм уу те насанд хүрсэн хүмүүсийн дүр тоглоно гэж бодчихсон ч гэсэндээ тийм амар санаан зургаар нь ажил олоход бол амархан байгаагүй хэцүү байсан гэж хэлсэн байлээ. За одоо болохоор сэтгэл зүйч доктор Милена Жойтой хамт зүгээр л оршихуй нэртэй подкаст ингээ хөтэлдэг. За Линч Джеймс ба Люсия гэдэг кинонд Люсия Жойгийн дүр тоглохоор сонгогдсон. Тэгээ энэ төсөл нь болохоор 2018 оны Жосийн дүрд Эйден Гэлэнтэй хамт хийсэн төлөвлөсөн юм лээ хийхээр төлөвлөсөн буян киноноос гарсан гэсэн. За бусад бизнес гэхээр буйны ажил нэлээд хийдэг. За ялангуяа хандиваа энд нэлээд оролцдог юм байлээ. Ашигын бас байгууллагуудтай хамтран ажилладаг. За ижил хүйснүүдийг гэрлэх, за веб нэвтрүүлэг таньдаг цуглуулах арга хэмжээнд бол байнга оролцдог. Биеийн гадных төрхийн талаар одоо шүүмжлэлтэй эний тэргээр бол нийтлэл бичдэг. Тэгээ хандивын ном гаргахад нэлээд том хувь нэмрээ оруулдаг юм байлээ. За мэдээж одоо
номын зохиолчийн Lumos гэдэг буйны байгууллага элчин сайд төлөөлөгч гэж явдаг. За 2016 онд Линч болон түүний Harry Potter кинонд хамтран тоглосон Lumos киноны элчин сайд Bonnie Wright-нар ягаад асрамжийн газарт 30 мянган хүүхэд амьдарч байгааг мэдгээр Гайти руу явсан. Гайти арал руу. За тэнд нь очиод аимшигтай нөхцөл байдлаас аврагдаад гэр бүлийнхэнтэйгээ уулзсан хүүхдүүдтэй уулзаж ярилцсан байсан. Тэндээсээ болохоор хүүхэд гэр бүлийн төлөөх буйны ажлын талаар өөрөө хэлэхдээ гэр бүл хайр дурлалгүйгээр хүүхэд байж чадахгүй шүү дээ. Ер нь бол аав ээж байхгүй бол хүүхэд байж чадахгүй. Хүүхэд байхын хамгийн чухал зүйл бол гэр бүлтэйгээ байх явдал шүү дээ. Мөн та гэр бүлээ авч үлдэхийн тулд чадах бүхнийг хийх ёстой гэж хэлсэн байт юм билээ. Ер нь бол гэр бүлсэг юм бүсгүйлээ. За 2019 онд өгснэг ярилцлаганда Линч хүүхэд байхдаа нөгөө түүхийн мах хараад ер нь бол цусыг үзээд яддаг болж ирсэн юм. Улаан юм түүхийн мах харж байгаа байсан гэсэн үг. За ингээ 11 настайгаас хойш цагаан олтон болсон явж байгаа. За 2015 онд тэрээр веган олтон болсон. Тэгээ 2015 онд болохоор Линч Европын холбооны 8 хотод энэрэнгүй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн фермер аж ахуйн зохион байгуулсан Oncov аялалд амтны экспортын эсрэг өргөдөл гарын үсгээ зурсан хамгийн анхны хүн байсан. Тэгээд тэр цагаас хойш тэрээр амтны эрхийг хамгаалах олон жагсаалт компанид ажил нэгдээд одоо хүртэл ингээ явж байгаа. 2018 оны 5 сард болохоор Ивана Линч сэтгүүлчийн хамт Энэтхэгийн Кирилла мужи руу нэн ховорцсон Азийн зааны эмчилгээг хийхээр бас очсон юм байлээ. Тэгээд 8 дугаар сард ирээд жүжигчин Педро Яганттай хамт Азийн зааныг Аври гэдэг байгууллагад ийсээд Их Британд Азийн заантай холбоотой ёс зүйг баярын өдрийг сурталчлахыг хориглохыг шаардаж гисэн. Ингээд 200 мянган нэр бүхий өргөдөл гаргаад байгаль орчин хүнс хөдөөгийн асуудал хэрхсэн газарт бас хүргүүлсэн байдаг. 2017 онд болохоор Линч амтны тэгш байдал гэдэг киноны Animal богино хэмжээний баримтат киног сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн талаараас өгүүлсэн байдаг. Ер нь энэ талын чиглэлээр нэлээд одоо явдаг л гэсэн. За 2018 онд болохоор 6 сард нь Хааз дахь нохоо муурны махны худалдаа байдаг шүү дээ. Нохоо муур идчихдэг шүү дээ. Эний эсрэг гаргасан богино хэмжээний киног бас өгүүлсэн байдаг. За ингээд 2019 оны 10 сард Линч итгэх зүтгэлээрээ лови шагналын ялагчаар тодорсон байдаг. Энэ шагналыг болохоор одоо интернетэд нэлийн бүтээлч хүртээмжтэй байдлаар одоо өөрийнхөө бодол санааг хүргэдэг. Тэгээ дээрэс нь тэр амтны эрхийн төлөө туурч чаддаг хүмүүс нэлийн өндөр шалгуурт харуулдаг юм шагнал юм байлээ. За одоо 2017 оны 11 сард болохоор Линч Harry Potter-ийн Phoenix-ийн одон жүжигч Robbie Jarvis бохор усны эсрэг серпиж хийдэг бохор усны төлөө дуурдаг тийм ээ серпиж хөтлөх Momoko Hill Protege сангийн үүсгэн байгуулагч Taylor Star-ын хамтран хөтлөн явуулдаг The Chick Pierce гэдэг подкастыг үүсгэн байгуулсан байдаг. За ер нь бол веганизм дээр суурилсан буюу веган олны талаар ер нь энэ талаар ярилцдаг юм байлээ. Ингээ 18 он болоход 11-р сард Линч Америкийн жүжигчин Daniel Lemon-ийн хамтаар цагаан хоолтон харгисалгүй нүүр бодолт гоо сайхны арчилгааны тийм гоо сайхны бүтээгдэхүүний харьцаг буюу Kinder Beauty боксыг үүсгэн байгуулсан. Энэ хоёр яагаад тийм боксыг үүсгэн байгуулсан гэсэн чинь өөснөө веган хоолтонгууд тэгээд нэлээд юм бүтээгдэхүүн хайж явсан юм байна л да. Веган бүтээгдэхүүн хайсан чинь олдохгүйсэн учраас өөрсдөө хийя гэж шийдээд энэ боксыг хийсэн гэсэн. За тэгээд бүтээгдэхүүний тэд өөрсдөө ингэ шалгадаг, бат бөх савлгаатаагаар тээвэрлдэг, борлуулалтын тодорхой амтны эрх байгаль орчны одоо хэцүү шалтгаантайгаа тэгээ веган эрхийн төлөө үр хөвгөжтэй зориулдаг буюу тийшээ бас хандилдаг гэсэн. За нөгөө зүгээр л оршихуу гэдэг подкаст нь ямар учиртай юм гэхээр нэртэй цоошин подкастыг хийж байгаа гэдгсэн шүү дээ. Энэ болохоор одоо юу гэдгийг хор хөнөөлтэй харилцаа, шудраг бус зан үйл ер нь бол нийтлэг сэтгэл зүг судалдаг буюу хүмүүсийн сэтгэл зүйн талаар л хамтдаа ярилцдаг юм байна. Гэтэ энгийн ярилцдаг гэдэг юм уу? Ямар зан ааш төрөө дандаа тэрийг бас ярилцдаг гэсэн. За нэг шүүмжлэлд өртөжсэн нь яасан гэдгсэн Harry Potter номын зохиолч Rowling 2020 оноос эхлээд трансгендер нийгэмлэгийн талаар X хуудсанд хэд хэдэн жиргээ нийтлсэн, шүүмжилсэн жиргээ нийтлсэн байдаг. Тэгээд энээс нь болоод Harry Potter-ийн ихэнх жүжигчид нэлийн шүүмжлэлийг нь хүлээж авсан буюу буруу юм яриад иртээ гэдэг эргүүлээд зохиолчгоо шүүмжилж эхэлсэн. За гисэн хэдижсэн эдгээр жиргэгийг нийтлээд Rowling одоо дэмтсэн ганц хүн болохоор энэ бүсг байсан, Lynch байсан. Энэ чинь буруу ойлгосон юм шүү та нартай ингээд үзэл бодлоо илэрхийллээ ш тэгээд дэмцснийхээ төлөө бусад жүжигчдээсээ бас сөрөг хариу үлээ авсан. Чи яагаад ингээд буруу юм дэмжиж байгаа юм бэ? Болохгүй ш энэ дээр бол өмөрч болохгүй гэж нэлийн болсон юм билээ. Тэрнээсээ болоод 2020 онд Линч өөрийнхөө X хаягаа бүр устгацсан юм билээ. Дайралтанд нэлээ өрцөн гэсэн. За хувийн амьдралаас нь дурдъя. Линч Английн Лондон хотод амьдардаг. Лос Анжелес хотод бол 5 жилийн турш амьдарсан байдаг. За 2007 онд Линч Harry Potter-тай хамт одоо Potter-ийн кинод хамт тоглосон. Хамтран
Оскар хөтлөгч Робби Жарвистай нэг хэсэг бол үерхэж эхэлсэн. Тэгээд 2015 хүртэл Жарвистай хамтдаа авахсан зураг Instagram-да хийх хүртэл энэ хоёрыг харилцаатай байсан гэдэг нь олон нийтэд бол мдэггүй явж байсан. За ингээ хосууд дараа жил нь салсан идэж гисэнтэй одоо бол найз нөхдийн харилцаатай хэвээрээ байгаа. За дараа нь болохоор 2017 онд дуучин айц охиогч Анжилтай болцчихсан. Тэд салсан ч гэсэн яг хизээ сасыг нь салсан гэдэг тодорхойгүй байд юм билээ. 21 оны байдлаар одоо хүртэл Линч хувьд Лондон танилцсан үл мэдэгдэх хэн мэдэгдэхгүй нэг Франц залуу одоо болж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Буюу нуусан гэсэн үг найз залуу. Их нь үерхжил байгаа юм шүү дээ. Тийм одоо бол байгаа юм билээ. За тэгээ хоолны туршлагагүй болох мэдрэлийн эмгэгтэй энийгээ даван туулах туршлагатай байсан учраас одоо залуу охтуудад эрүүл байгаад тийм ээ өөрийгөө үнэлэх үлэмж бие бэлтрээд гадаад дүр төрхийг бий болгоход бол тулж ажилтдаг юм билээ. Эссе битсэн байдгийн талаараа тэг өөрийнх нь гадаад дүр сэтгэл санааныхаа тэмцлийг за мөн Харри Поттерын цувралтай холбоотойгоор хэрхэн давж туусна чадсанаа бас дүрсэлсэн байдаг юм байлээ. За тэгээд 2021 онд болохоор өсөх үеийн эмгэг ба алдар дурсамж гэдэг номын нь хэвлэгдсэн. Энэ нь болохоор нэг хоолны туршлагагүй болсон эмгэгээс яаж итгэрсэн, өөрийгөө яаж тайтгаруулсан, бүтээл сэтгэлгээний хоорондох зөрчилдөөн түүний дотор хэрхэн үргэлжсээр байгаа дэлгэрэнгүй өгүүлдэг. За хобби нь юу юм гэсэн чинь сүлжих, унших, бүжиглэх, бас циркийн урлагт үнэхээр дуртай. За веган хоолтой хүний хувьд болохоор гадил жимсийн смути идэх дуртай юм байлээ. Тэгээд энийг одоо юу гэх юм бэ? Нууц авьяас нь юу юм гэдгсэн чинь веган шар айраг за дээр хит хитэн амттай хийж чаддаг. Энэ жороос Харри Поттерын жүжигчдэд хуваалцсан байт юм. Оо тэгтээ өөрөө бас яг энэ амьдралаар удаан амьдарч байгаа учраас эрүүл хоол талдаа их юм мэдэх бах уу тий? Яг бүр подкаст хүртэл хийж байгаа гэхэр чинь. Тий одоо яг тэр талаар одоо яг энэ эмгэгтэйгээ тэмцэж байгаа хүмүүс тусалдаг юм байна. За баярлалаа үргэлжлүүлэн хоёлаа нэвтрүүлгийн дэмжээ ашиглаж танилцуулаад дараагийн альтернатив руу орцгоё. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Дидеш компаниас хэрэгжтийнхэн хүсэлтээр төхөөрөмж шинжлэх ханыг 4 сарын 1-ээс эхлүүлж байгаа юм билээ. За туус шинэ төхөөрөмж нь өөр дээрээ санах ойтой, кино сантай хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийн хадгалаад хизээд үзэхийн дээр за Монгол орны хаанаач цаг агаарын мэдээллийг шууд авах боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 14 34 мөн 14 34 гэсэн дугаарлал холбогдоод авах боломжтой. За тэгээд Дидешийн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Дидеш байла. Баярлалаа. За дараагийн альтернатив руу орцгоё. За дараагийн альтернатив маань амьдрал чамд жүрж өгөхөө хэмээх хит драм. Одоо яг цацагдж байгаа хит драмын Пак Ёмбомын дүрийг бүтээсэн жүжигчин Ии Жуняны тухай танилцуулна. Тэгээ манайх магадгүй амьдрал чамд жүрж өгөхөд киног үзэж амжааг бол үзэр яа тэгэхээр кино шүүмжлэгчдийн үнэлгээ бол маш өндөр болоо. Жишээл 10 байлгаад 10-аас бараг 8 9-тэй байх чинь. Тэгээд 5 дотор байлгаад нэг 4.5 8 ч гэдэг юм. Ер нь маш өндөр үнэлгээтэй. Netflix бол Солонгост нэгт орсон мэлээ. Энэ кино нь одоо маш олон уран бүтээлүүд Netflix-т орж байгаа ш. Тэгэхээр Солонгосын Netflix дээр бол нэгт байгаа. Мөн олон улсын Netflix-ийн ихний 10 тул ингээд чигсэж явж байгаа ийм бүтээл юм билээ. Тэгэхээр үзэгчид тэгж хүнэлж байна гэдэг тэр хэмжээрээ сайн уран бүтээл болсон гэж хэлж болно. За тэгэхээр энэ уран бүтээл тоглосон жүжигчин Ии Жунян 1997 оны 1 сард төрсэн энэ жил 28 настай залуу жүжигчин байна. Метр 85 см өндөр 70 кг хэмжээтэй. За ингээ ихний мэдээлэл нь бүжигчин бол мөрөөдөлтэй байсан. Багангийн сурагч байхдаа балерина Hulov B-boy гэдэг мюзиклийг үзээд бүжигчин болохоор ерөөсөө эргэл буцалтгүйгээр шийдсэн. За тэгээ эцэгийнх нь анхандаа түүний бүжигчин болно гэхээр нэлээд эсэргүүцсэн нэггүй чамд юу ийм би дими баха минь өөр мэржил сонирхоо гэд. Тэгээд гэвч жүжигчин залуугийн хувьд бол тасралтгүй бэлтгэл хийсэн гэх юм уу бүжигчин болохын тулд хичээсэн. Тэгээ үүнийг нь хараад аав ээж өрн за хүүгийн мөрөдлийг өрн дэмжиж даа гэж шийдсэн юм байна. Тэгээ уг нь нэг хамтлагийн гишүүнээр ороод ингээд урлагийн гараагаа эхлүүлэх гэжсэн боловч тэр хамтлагын сүлд ингээд тарцсан гинэ бүр ингээд дуу муу гарч олонний өмнө гарч ирэхээс ч өмнө тарцсан. Тэгээд үүний дараа арын бүжигчнэр ажиллаж эхэлсэн юм байна. Тэгээ энэ үед эцэг хэн болон бүжиг дэглэгч нь түүнд энэ Юкис гэдэг хамтлаг шинэ гишүүнээ ийм хаалттай шалруулалтаар ингээд шалруулах гэж байгаа юм байна. Чи нэг очиод үзээч гэсэн саналтай авсан. Тэгээ хамтлагийн гишүүд нь одоо энэ шалруулалтанд ороход тэр Юкис гэдэг хамтлагийн гишүүд бүгд түүнийг ингээд хараад за шуутган л энэ залууг тэ шинэ гишүүнээр авъя гэж сонгосон гэсэн үг. Юкис гэдэг хамтлаг маань жүжигчин залууг энэ хамтлагт нэгтгэхээс өмнө аль эдийн уран бүтээлээ гаргаад хүмүүс танигдсан тухайдаас хөрхөн алдартай хамтлаг байсан. Монгол ч гэсэн иржсэн л да. Тэгээ энэ хамтлагийн шинэ гишүүн болж нэмэгдэж орсон гэсэн үг. За ингээ 2018 онд ярьсан яриаг сонсох юм бол тухайд дуучин болох мөрөөдлөө би баг хайцсан байсан. Ер нь бол мөрөөдөлтөө бууж өгч ийсэн. Хэрвээ Юкис гэдэг энэ хамтлагийн гишүүн болж чадаагүй бол би одоо зүгээр л яг хичээнгүүлэн бүжгэлдэг юм. Бүжигчин залуу байхаас махаа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хамтлагт орсноор одоогийн тэгээ үдий зэрэгтэй явж байгаа гэх юм. За тэгээ өнөөдөр танилцуулж байгаа жүжигчин Ии Жуня маань Жун гэдэг тайсны нэртэй. Тэгээд Юкис хамтлагт байхдаа Жун гэдэг нэртэй байсан болохоор би бас мэдээгүй. Би энэ үед дуулдаг муулдаг гэдэг чинь бас сүлд би чинь Юкис гэдэг хамтлагийг уухаас
сонсгон сонсдог ус 10 жил тахта. Тэгээ яг энэ залууг UK-с хамтлагт орохоос өмнөх дуунуудыг сонсдог байсан юм шиг байна. Тэр шинээр гарсан дуунуудыг нэг сонсохгүй байжгаад тэгээд жүжигчин гэдгээр мэдээдсэн чинь үнэндээ энэ хүн маань дуучин тэгээд тайсны нэр нь Жун яг жинхэнэ нэр нь И Жунион байсан юм билэ. Тэгэхээр нүуний нэр нь өөр болохоор за энэ хүн ч баг энэ хүн биш дээ гэд бодоо явцсан. Өөр хүн байна да гэдэг. За ингээ 2019 оноос тайсны нэр биш өөрийн жинхэнэ нэрээрээ И Жунион гэдэг нэрээр уран бүтээлээ төрөвж эхэлсэн. Харин хамтлагаас 2022 онд гараад за ер нь бол жүжигчний замлах үүж эхэлсэн гэсэн үг. За жүжигчин болсон шалтгаанаас нь танилцуулах юм бол хамтлагт байхдаа клипийн зураг авалтанд орохор болж. За тэгээд клипийн зураг авалтанд орохор чинь энэ тэнцлэг жүжиглэн шүү дээ. Тэгсэн чинь бусад гişүүд нь бол гяс жүжиглэл дуусчингууд манай хүн л тэнлээ. Хэдэн цаг болдог гэсэн ингээл ерөөсө болохгүй аа ингээл дахиад авдаг. Тэгээ сүүлдээ бодож л дээ би ер нь жүжигэл тал дээр ер нь сайжрах хэрэгтэй байна гэд царайны хувирлаа тэ илэрхийлэх тал дээр ч гэсэндээ өөрийгөө нэлээд бэлдсэн. За тэгж явсаар цаг хугацаа өнгөрч сүүлдээ ер нь их дажгүй жүжиглдэг болоод клипнийх нь зураг авалт ч гэсэн их хурдан дуустдаг болсон. Тэгээ үүнээс их урам авсан гэдэг. Би ч бас те ер нь жүжиглэж чадах юм биш үү дээ гэсэн том урамыг аваад за энэ үед жүжигчин гэх мэрэгжил өөрхөн сонирхлыг маш их татсан. Ер нь энэ талын те мэрэгжил бас их гоё юм байна гэж бодсон. Тэгээд кино эсвэл драмын зохиолыг олоод тэгээд ганцаараа одоо гэртээ юм те бэлддэг болсон юм байна л да. Тэр текстийг нь уншаад за ингээд 2015 оноос эхлээд тасралтгүй шалралтанд орж эхэлсэн кино уран бүтээл тоглох гээд гэхдээ тэгэл унаал байсан юм билээ. Яа тэгэхээр жүжигний дугууланд ч юм уу сургалтанд суугаад их сургуульд жүжигчнэр төгсөөгүй. Тэгээд 2017 онд анх удаа Avengers Social Club гэдэг уран бүтээл тэнцээд жүжигчний гараа аль биесээр эхлүүлсэн байх нэ. За дараагийн баримтанд Пенутын түүнийг Үхэр Жунион гэж нэрлэдэг гинэ. Үхэр ээ. Тэ. Үхэр гэхээр танд яг юу орж ирж байна ихт нэрээ? Үхэр гэхээр үчтэй харин өснөөс нас нуулаад байгаа юм болоо яасан юм болоо гэж том биенээс нь жолоод байгаа юм болоо. Яг улс орон болгон тухайн амьтныг төлөөлүүлж хилдэг зүйлс өгнүүд үүдэн шүү дээ. Жишээлбэл солонгосчууд үхрийг тийм ажилчин хичээнгүй гэдэг утгаараа дүгндэг байхгүй. Тэгэхээр Үхэр Жунион гэдэг нь өстой морь мал шиг нүд зүтгэн гэж бид нар ярьдаг ш. Тэрэн шиг маш юм ажилч хичээнгүй гэсэн утгаар нэрлэдэг гэсэн. За тэгээ 21 онд нээлттэй хийсэн DP хэмээх бүтээлд туслах дүр бүтээсэн. Тэгээ үзэгчид түүний жүжиглэлтийг нь хараад бол уулга алдсан. Гэхдээ энэ мундаг жүжигчин залуучууд хаанаас гараад ирсэн юм бэ? Шинэ жүжигчин юм уу гэд бүгд л гайхацгааж ирсэн. Тэгээд гэтэл үндэ тэр үед бол аль хэдийн урлагийн гараагаа эхлүүлээд ингээд 7 жилиг ардаа үдцсэн. Юу шинэ жүжигчин те урлагийн тогоонд бол хэдэн жил ингээд буцалсан байсан байж тээ. За тэгээд сүүлдээ UK-с хамтлагийн гишүүн байсныг мэдээд бүгд гайхсгүй. Энэ залуу чинь тэнд бүжиглээд байгаа залуу байсан юм уу гэдэг юм. Бүгд тэндгүй юм уу гэдэг. Ойлгос тэхсдэг чи. Та нэг кино дээр гараад ирчих чи. Энэ нөгөө нэг юм яриаддаг хөх нөө гэдэг. Тийм байж тээ гэл. Тэгэл бас гоё юм шүү. За тэгээд ер нь дуучнаараач тэр жүжигчнэрээч ажиллаж эхлээд өстой тасралтгүй хичээнгүйл ажилласан нэг юм амралт байхгүй ажилласан гэх юм уу. Тэгээд ямар санда Пенутын түүнийг л одоо Үхэр Жунион гэж очлоод байдаг байсан юм байна. Тэгэхээр юм хичээнгүйлэн ажилдаг. Тэгээд олон сөрөг дүрийг бүтээсэн. Тэгээд хүмүүс яагаад ч юм тэр сөрөг дүрийг нэлээд санаад байдаг боёо сэтгэлд хоногсон дүрүүд надад сөрөг дүр байдаг гинэ. Тэгээд одоо жишээлбэл энэ жүжигчтэй годомжинд харахаар хүмүүс за тэр дүрийн нэр ч юм уу эсвэл одоо энэ жүжигчний нэр боёо ижүний жүжигчин байж тээ гэж хэлэхгүй дандаа өө энэ нөгөө найз сүгөө зоддог залуу шүү дээ. Тэгээд энэ нөгөө хулгай хийдэг залуу шүү дээ гэх мэтчлэн хэлдэг гэсэн мэлээ гэхдээ тэр хэмжээгээрээ дүрээ бол маш сайн бүтээж чадсан л гэсэн үг шүү. Үрээдлээ шүү дээ. Тийм. За хамтралчаа танилцуулъя. Wellness-ийг Bilby Shop-оос Bilby Shop цэг юм байна. Тэгэхээр энэ өөрөө яг юу гэсэн үг вэ гэхээр их олон талын утгатай юм байлээ. Эрүүл байх нь wellness, гоо сайхан байх нь wellness, сайхан арьстай байх нь wellness. За тиймээс Wellness-ийг Bilby Shop буюу таны сэтгэлд хангалуун амьдрал их маягтан зориулж ажиллаж байгаа юм билээ. Эрүүл байж өвдөхөө сэргийлэх гоо сайхан чигээр нь хадгалах гялалцсан эрүүл үстэй байх зэрэг маш олон талын одоо урийн айл гэсэн үг. За тэгээ www.wellbyshop.mn гэсэн сайт нь аль биесээр ус арчилгааны Vela, Londa, за тэгээд Nike гэх мэтчлэн брэндүүдийг оруулж ирдэг. За тэгээд эднийг чинь тотгошоо нөгөө сайт руу ороод үзэх юм бол маш олон зүйлс үлээ тийм. Бараг ингээд ганц хоёроор бол дуусгааргүй мэлээ. Тийм хүнсний одоо нэмэлтгүүд байна тийм ээ. Ашигтай бактери байна. Үсний гэдгсэн чинь бид нар зөвхөн одоо Londa гэхээр үсний Vela, Londa гэхээр үсний будаг гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй энэ чинь ангижруулагч тоос юу гэдэг бүх үс арчилгаанд байгаа. Би бас одоо аваа гэж бодоод миний энэ ус бас нэг тармуур гэдэг шиг айгу хэцүүлж байна. Цогцоор нь хэрэглэхгүй болдгоо юм билээ шүү дээ. Төрөлхийн нөгөө буржир болохоор угаагаал ингээл яг ангижруулаад нэг 7 хоногт нэг тос түрхдэг ч гэсэндээ манай монголч өөрөө ямар цаг угаатай байлаа. Шууд үсийг чинь тэгээд шүүр болгож байгаа шүү. Тэгэхээр үсээсээ харчлаараа манайхан. Тэгээд чанартай урт хугацаанд туршигдсан аль биесны эрэхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн байна, арьс арчилгааны бүтээгдэхүүн байна. Дээрээс нь та хүссэн газараа хөргүүлээд авах боломжтой юм байна. Тэгэхээр бас гоё давуу талтай юм шүү дээ. Холбогд утасны дугаар 77 11 71 71 77 11 71 гэсэн дуурлал холбогдоод мэдээлэл авч болох нь. За сошиал аг нь Bilby Shop цэг юм ингээд ер нь ороод үзчихээрээ. Маш олон юм байгаа.
Баярлалаа хамтран ажилласан Wellness-ийг Билбер Shop-оос Билбер Shop цэгийн маань хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн баримтаа танилцуулъя. Цагаан хэмнээд шалдлаад явцдаг гэж байна. Юу гэсэн үг. За гэртээ орж хувцас тайлах юм хүмүүс тайлчих гэдэг үү. Байрныхаа гадаа орцсон. Харин тий орцсон тайлаад орноо. Тэг би шудраг хэлэхэд би орц руу орохдоо гутлаа тайлаад эхэлсэн шүү дээ. Үдээсээ ядаж тайлдаг байхгүй. Тэгвэл үүдэн дээр тэр үдээсдэг ноцолтоо л харин ажлын үүдэн аюул төвхтэй. Тэгтээ арай шалдалдаггүй юм аа. Хувцас болыг тайлдаг юм аа. Яг хааны нэг гадуур хөрмөө бол тайлах нь тайлдаг. За яагаад шалдлаа авчдгүй гэхээр зураг авалтын талбай дээр мэдээж ч одоо маш олон газар зураг авалт хийж байгаа. Жишээлбэл одоо түүхэн драма байвал хатан дайрч үйдэг юм өдөө тулалдаж байгаа хэсэг байх юм бол тэр үед ч одоо хувцас солих гэхээр яг хувцас солих тусгай өрөөмөрөө гэж байхгүй. Тэгэхээр тухайн уран бүтээл тоглож байгаа жүжигчдийн хувьд хувцас солих гэж их уддаг юм байна л да. Одоо хин нэг хүн ирж хаана хувцсыг нөгөн ч гэдэг юм те. Гэтэл жүжигчийн залууг хувьд л ерөөс тийм байхгүй. Хаан ч юусан хамаагүй шууд л миний хувцас өгшөө гэл ингээл өмсөөл тайлал ингээл чулуудаал дараагийн хувцас өгөх гараад ирдэг. Тэгэхээр тэр нь нэг өсөндөө зураг авалтын цагийг маш гоё хэмнэж өгдөг. Тэгээд дараагийн зураг авалт руугаа ч гэсэн ингээ хурдан орох боломжтой болгочихж байгаа. Тэгээд ус мөсөө ч гэсэн хальт байдаг нэ. Ерөөсөө ингээд ийм жоохон янзлж нөө бол нэг иймэрхүү ардаас нь өстө ордог шүү дээ. Тэгсгээр хай гэж үгээд. Тэгээ орчдөг. Яг нэг хамтран уран бүтээл тоглож байгаа жүжигчдийн хувьд бол үнэхээр энэ тал нь магтууштай санагдсан юм байлээ. Тэгээ одоо хин ч гэсэн те гоё хөөрхөн харагдах гал те. Энд чинь кинонд уран бүтээл тоглож байгаа учраас нэг өнцгөө болоод нэг дажгүй тоглож гал сайхан харагдах тал дээр их анхаарад ч юм уу те өсгөө шүдийн хувьд ингээд өмсөж байгаа хувц цунраач гэдэг юм уу ингээд зохицуулах га те. Мэдээж энэ ч удаа стайлист байгаа учраас ингээд нэлээд юм болдог л хэл та. Жүжигчин залуу бол тийм удадгүйгээр шууд ингээд уран бүтээлд орчдөг юм байна. За дараагийн баримт нь тун бие даасан мундаг залуу гэсэн байна. За амьдрал чамд жүрж өгөхөд драма дээр ээжийнхээ үнээс гарч чадалгүй хайртай бүсгүйгээ алдаж байгаа гардаг. Яг дараагийн ангийг нь бол үзээгүүл дээ ерөөдөө бол одоо хүртэл цацагдсан байгаа ангиудыг нарахад бол яг тиймэрхүү өсөл гарч байгаа. Салахгүй гэдээсэн ямар ч юм. Тэгээд ээж нь эсрүүцээд байгаа байхгүй суулгал тавьсан. За тэгээд жүжигчин залуугийн аав нь үнэндээ миний хүү бол те драма дээр бүтээсэн дүрээсээ илүүтэйгээр тэр гол дүрийн аюугийн бүтээсэн Кимён гэдэг дүртэй илүү төстэй гэж хэлсэн. Тэгээд аав нь хүүхэд тоглосон киног үзээд уйлсан гинэ. Тэгээд уйлсан шалтгаан юу гэхээр хүн нас бий төрснөөсөө хойш үрс эцэг хийхэд тусламжийг аваагүй. Энэ кинон дээр бол нэг юм мама боё гараад байгаа байхгүй юу. Тэгээд дандаа л одоо үнэхээр ээж нь хараатай юм те. Гэтэл бодит амьдрал дээр бол тийм биш. Ингээд ээж аваасаа элдийн одоо насан түрээ шууд тустаа гарцсан. Тэгэл аав ээжтэй те та хоёроо ингээд сэтгэл хангалуун сайхан амьдруулна гэж хэлж амлаж исэн. Тэр амлалтаач биелүүлж байгаа. За гэтээ эцэг хүний хувьд бол ийм байх нь тийм ч сайхан зүйл биш буюу. Аав ээж нь ингээд үр хүүхдтэй халамж тавиал ингээд хайрлах гэхээр хүүхдүүдэнд одоо хүүнд бүр илүү ингээд аав ээжийнхээ төлөө ингээд зүтгээд харахаар нэг тийм сэтгэл байдаг шүү дээ. Миний үр ингээд өөрийгөө бод чимэл хоол ундтай бай гэхээр хүүхд нь эсрэгээр үгүй та хоёр мань сайхан хоол унд гэхээр нэг юм бие биендээ хайртай хүмүүс чинь тийм л байдаг шүү дээ. Нэг эцэг хүүгийн харилцаа гэдэг шиг. Аваачихгүй гайл нэг миний муу зовчлоо гэсэн сэтгэлээр хараад тэр киног үзээд бас уйлсан тухайга бичсэн мэлээ. Ер нь аав нь сошиалдаа хийхтэй. Тэгээд твиттертэй ч юм уу хүүгийн тухай одоо жишээлбэл урлагийн гараа эхлүүлээ тэддэг жилийн ой боллоо гэх юм бол хүүгээ дээр давхсан зургийг оруулаад те эсвэл 2 жилийн өмнөх зургийг оруулаад миний хүү анх ингэжсэн бүр багийнхан зургаас нь оруулаад хэлсэн. Өмнөөс нь хөтөлчихдөг юм шүү. Тийм тэгээ миний хүү чи анх ингээ зах сарахтаа ингэжсэн ийм л хүү байсан да. 2 жилийн өмнө миний хүү ингэж харагдаг байсан байна гэл. Хүүхдээ бүр ингээд ийм чин сэтгэлээсээ бахархдаг гэх юм уу бүр миний хүү бол үнээр мундаг хүү гэдэг ингэж харуулдаг. Ийм л хүн байлээ. Тэгээд гэр бүлийнхэн ч гэсэн уур амьсгал их гоё уур амьсгалтай мэлээ. Нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд жүжигчин залуу нэг нэвтрүүлэлт оролцох үеэрээ гэр бүлийнхнийг ингээд хамт орж байгаа юм л тэр нэвтрүүлэлт тэгсэн чинь аав ээж дүү гурав том өрөндөхөө буудан дээр суудсан. Энийг мэдэж байгаа хгүй тэ юу үзэж байгаа гэсэн чинь жүжигчин залууг тоглосон киноны үнсэлтийн хэсгийг үзсэн. Тэгээд ингээд гурлаа айгууд үнэн гэхдээ жоохон тэгчээд энэ төр гэдэг. Тийм чөлөөтэй дээрэс нь аав нь өөрөө залуудаа юм жүжиглэх талдаа бас оролдож ирсэн хүн учраас хүүгээ бол маш юм. Миний хүү юу нэг ингэх байсан байж таа гэж үнтэй зөвлөгөө өгдөг. Ээжгийн хувьд бол зөвхөн хүн юу ч байсан даа миний хүү мундаг гэж магтдаг байх нэ. Лагаа миний уул мундаг. Мундаг гэл те. За дараагийн баримт нь согтуу жолоочийг барьж өгч байсан гинэ. За нас бий хүрсэн ч жолооны үнэлэх авахгүй нэлээ удсан юм байна. Тэгээ үүнээс болоод ямар нэгэн уран бүтээлд машин барьж байгаа хэсэг тоолох болохоор заавал орлон тоглогчтой тоолдог гэсэн. Ингээ 2020 онд аль биесээр жолооны үнэлэх аваад одоо бол ингээ машинтай хэсгүүдэд экшн хэсгүүд бол ингээ өөрөө тоглоод явцдаг. Орлон тоглогч шаардлагагүй гэсэн. Тэгээ 2021 онд буюу жолооны үнэлэх авснаас хойш 1 жилийн дараа ингээ замд ажиллаа дуусгачаад гэрлүүгээ харж явах замд нь ингээл ийм согтуу жолооч бололтой ингээл найгаал нэг тиймэрхүү машин харсан юм байна л да. Тэгээ за энэ юу нь яалч согтуу жолооч байна гэж цагдаад мэдгдсэн. Тэгээ цагдаа нарт угаасаа нарийн энэ хүнчтэй хааш явж байгааг мэдээлэл нь хэрэгтэйс учраас ардаас нь машин та дагаж мөрдөөд ингээд цагдаа нарт тэр согтуу жолоочийг барьж өгөхт нь бас нэлээд том тусламж үзүүлж ирсэн юм байна. Я цаашаага юу ч болох байсан юм бэлээ. Тийм шүү дээ. Согтуудад цаашгаа ичнэ хүн амт мөр юу ч болох байсан юм бэлээ те.
За дараагийн баримт нь дүүгээ дайлсан биш, дүүтэй загнуулсан дүүг бас байна. За ээж үнийн жүжигчин 99 онд төрсөн нэг эмэгтэй дүүтэй дүү нэг шартай гинэ. Ахтай болсод товтой өрсөлдөждөг. Одоо жишээл ах нь ингээ бүжиглээд эхлэхэд би бас бүжиглэнэ гэл. Ах нь одоо жишээл тулааны урлагаа хичээлээд эхлэх юм бол спортоор хичээлээ би ч гэсэн хичээлнэ гэл. Ерөнхийдөө дүү нь бол дандаа би чамайг ялна, би чамаас дандаа илүү гэж боддог. Тийм ах дүү хоёрын хооронд бол өстой бага байхад ингээд байнгын өрсөлдөөн байдаг гэсэн. Тэгээ дүү нөгөө ахыгаа дагаж тулааны урлагаар хичээлээ бүр хар өстэй болсон маа. Тэгээ энэ хоёр ингээд нэг муудалцуул тэр гэрт бол ингээд дайн гардаг гэж байгаа байхгүй. Зүгээр хаад ичтэйч гэж явж байгаа юм шүү. Алцсан шүү дээ. Манай дүү бас таквондогоор хичээлдэг байхгүй тий. Жоохон л доо тэгтэл бас хөөл мөл амар шүү дээ. Эргэлт. Тэгэхээр спортоор хичээлдэг хүмүүс их зөөлөн ярьчих юмар юм бэл. Тэрээс манай ах ч бас нэг бүхээр хичээлдэг гэсэн. Тэг би нэг хэсэг л байнгын нэг ийм их хийж чанцаа гэж би бүр товтой шалсан тэр. Яг ийм амьдралтай гэсэн шүү. Газраар нэг байж байгаа. Аз болж энэ жүжигчин залуу маань өөрөө спортоос уучаас ингээ ан маань үзээд би бол тэгээ шалаар л үүшдэг гэсэн. Тэгээд том болсныхаа дараа бол би тэгээ илүү гоё дотн болсон. Тэгээд байсаж байгаа л ахаа таад ажиг байгаа юу те амьдрал чи ямар хаан хэцүү байна уу гэж асуудаг. Тэгэхээр ингэх болгонд нь сэтгэл нь хөдөлдөг гинэ. Миний дүү шүү дээ те. За тэгээд сүүлд дүү нь ахаасаа ахаа ингээд маратон захиалаад өгөөч те. Маратон гэдэг чинь нэг хятад хоол гэдэг. Хятад хоол захиалаад өгөөч гэж асуусан юм байна. Тэгэхээр нөгөө за тэгээд хийгээд ингээд хоолыг нь захиалж өгсөн. Тэгээд энэ хоол ч нөгөө юм байхгүй. Дотор нь орох ногоонуудыг ингээд нарийн өөрөө ингээд захиалдаг. За сонгож уу? Тийм тэгээ өөрөө энэ хоолыг идэж үзээгүй, захиалч үзээгүй учраас яг ингээд гэр бүлэрээ дөрүүлээ идэх хэмжээнд бол баг ингээд бүх ногоог л ингээд хийгээл мах энэ хийгээдсэн гинэ. Тэгээд сүүлд нь үнийн дүнгэнд харсан чинь нэг 80,000 гаруй вон болсон юм да. Монголоор нэг 160 мянга төгрөг болсон юм шиг байна. Тэгэл удалгүй нөгөө хоол нь гэрт нь ирсэн чинь ингээ 3 том ууттай хоол ирсэн гинэ. Багна. Уг нь бол солонгосчууд чинь одоо шил догбугийнхан бол нэг л ийм том савтай ирээ тэрийг ингээ 4 5лаа хувааж иддэг байхгүй. Тэгсэн чинь 3 савтай хоол ирсэн. Тэгээ гайхаад ингээ юу болсон бэ гэсэн чинь нөгөө хитрхи их захиалаад. За ингээд нөгөө тухайн өдрөө бол яхаа идчихээ тэр чинь зөндөө хоол үлдчихэж байгаа штэ. Тэгээ маргааш нь өөрөө зураг авалтаа гэдээ ажилтаа гэдээ яваад өгсөн. Тэгээ дүүн гэртээ үлдчихэж байгаа штэ. Нөгөө хоол чинь хийн ч идэхгүй 2 хоног дүүн тэр хоолыг идсэн гинэ. Тасар ахыгаа нь хаж дайлчих гэсэн чинь тэр хоолоо чи ингээд чи хоол гэдгсэн чи ингээ 2 хоног тасралтгүй тэгээ бодъё л да эхний өдөр цовин гоё штэ тий 7 хоног цовин идчихвэл цовин бол хэцүү үстэй тий өөрөө бид санагдана тий яг тэр шиг 2 хоног идлээ өөрөөс ч болоо гэдэг баахан загнуулаад гэтээ нөө дүүгээсээ асууж жоохон доошо ормооргүй санагдаа дараа нь сошиал бичсэн маа л да энэ маратон гэдэг хоол яаж захиалдаг надаа заагаад өгөөч гэдэг юу ид ингээд тэгээ одоо бол өөрөө энэ хоол айгу дуртай тэгээд маш сайн мундаг гэх юм үү захиалж чаддаг болсон байлээ. За дараагийн баримт нь үнсэлтийн хэсэг тоглохдоо айхтар бэлтгэл хийдэг гэж байна. Ямар нэгэн уран бүтээл тоглоход мэдээж одоо хайр дурлал тий ялангуяа жанр нь хайр дурлал байвал үнсэлтийн хэсэг тоглоно. Тэгвэл 2024 онд цацагдсан Dreaming of a Freaking Fairy Tale гэдэг уран бүтээл. За энэ болохоор олон ангид кино юм байлаа. Pyu Ye-jin гэдэг жүжигчтэй хамтран тоглосон. Тэгээд хайр дурлалын драма учраас угаасаа үнсэлтийн хэсэг байсан. За ингээд 6 алтын талбай дээр нь үнсэлтийн хэсэгтээ тоглох гээд энэ Pyu Ye-jin гэдэг эмэгтэй уран бүтээлч ингээд зогсчихсон чинь жүжигчин залуураад асуусан гинэ. Чи юу өчигдөр ямар хоол идсэн бэ гэж асуусан юм байна. Тэр гайхаад уу эцэн хоол ээж би ийм хоол идсэн гэсэн чинь нөгөө жүжигчин залуу үгүй чи одоо арайч дээ үнсэлтээс тоолох гэж би одоо өчигдөр кимчи шидээгүй штэ арай гэж хэлсэн гэнэ. Тэг яг жүжигчин залуу тоглоом бол тухайд хэлсэн л дээ. Гэхдээ үнсэлтийн хэсэг тоглох бол өмнөх өдөр нь бол сармас бол иддэггүй. Амнаас эвгүй өнөр гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Үнсэж байгаа баг буцсан шүү дээ, тий. Тэгээ дээрээс шүдээ бол маш сайн угааж тэгээд хамтрагчтайгаа ямар байдлаар үнсэлцээж гисэн маш нарийн одоо ярьдаг гэх юм уу тэр юм ямар юм блөө тэрийг мартчихлаа. Одоо нэг уруулаа чангалаа суллаа тийм тэр мэрийг өртөл нэлээд сайн ярилцж хагаад энэ хэсэг тоглодог буюу их бэлтгэл хийдэг байх нэ. Тэгэхээр ажилдаа чин сэтгэлээ зориулдаг байх нь шүү дээ. Тэгээ ер нь тийм үхэр шиг ажилтдаг мундаг л залуу юм шиг шүү дээ, тий. Найз охингүй юм байна тийм ээ. Ганц би 97 оных шүү дээ тий. Одоо 28 настай. Тэгээ дээрэс нь одоо л ихэд мандж байгаа үе учраас хайр дурлалын сенсац дөртүүл бас тий. Солонгосчууд ч тийм шүү дээ. Одоо Холливуудд бол тий тэр хоёр салаад энэ нь ингээс суусан гэхэд баг нэг тийм шок мокол байдгүй шүү дээ тий. Яагаад ч юм солонгост бол эсрэгээр ингээл эн чинь хүнтэй суудсан юм уу эргэцсэн юм уу гэхээр арай өөр хурц байдлаар хүлээж авдаг. Тэгээд багт гэдэг. Одоо ингээл баахан пен октоттой болно шүү дээ. Зөндөө. За баярлалаа түрүүгийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чухал үедээ Pinon, Payon захим зээлийн аппликейшн мөн Wellness-ийг Will Be Shop-оос Will Be Shop зэгийн маань үргэлжлүүлэн та бүхэн маань амар зэрэг нэвтрүүлэг аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа.